Улс төрчлөн жагсаалт цуглаан Сүхбаатарын талбайд өдөр алхасдаггүй болж байна. Өнөөдрийн жагсаалт хэд нийслэлийн Монгол Ардын намын гишүүд дэмжигчид гэсэн нэртэй байгаа хэдий ч цаана хин нэгний захиалгаар хийж байгаа нь тодорхой харагдлаа. Тухайлбал нийслэлийн Монгол Ардын намын хорооны баг хурал болох гэж байгаатай холбоотой сүүлийн үед хотын дарга руу шийдсэн чулуу их байна. Тиймдээч нийслэлийн Монгол Ардын намын хорооны хурлын даргад нэр дэвшигчид одоогор нэрээ нууцлж эхэлжээ. Ил болсон байгаас хотын дарга Суу Батбол болон уул уурхай хүндүүлбэрийн сайд Сумья Базарнаар өрсөлдөхөөр зэхэж эхэлжээ. Үүнтэй холбоотой нийслэлийн Монгол Ардын намын хорооны гишүүд хэн нэгний захиасаар жагсаа цуглаан хийж бусдыг турхирч буруу ойлголт төрүүлэхээр кампанит ажил өрнүүлээд эхэлж байна. Сумья Базарын хувьд одоогор давхар дээлтэй сайд хэрэг нийслэлийн Монгол Ардын намын хорооны дарга болбол тэрээр улсын хурдаа бараг 3 давхар дээл өмсчихсэн анхны хүн болж тодорно. Гэвч түүний хувьд ямар санаахлаар ингэж их албан тушаалд дурлаж яваад байгаа нь бас сонирхол татаж байгаа. Үндсэндээ ерөнхийлөгчийн баруун гар давгдорчийн төрсөн ахын хувьд Сумья Базар аль талдаа үйлчилж байгаа нь ойлгомжгүй байна. За тиймээс Монгол Ардын намыг дотор нь хуваагдуулж өрсөлдөгчдийнхээ эсрэг хідэн өвөө нэмээ нарыг турхирж байгаа өнгө аяс ажиглагдаж байгаа нь нууц биш юм. Тэгвэл өнөөдөр нийслэлийн Монгол Ардын намын хорооноос аль биесны мэдээлэл өгч энэ жагсаалт цуглаан нь улс төрийн явуулгатай хууль бус болж байна гэдгийг хэлээд байгаа юм. Энэ Сумья Хотор сайдыг одоо хотын дараагаас намын дараагаар болголоо гэж бодоход 3 дэлтэй үзлийг одоо дэмжиж байгаа шүү дээ. Энэ тал дээр юу нас ямар хөө бодолтой байгаа вэ? За би тэрийг мэдэхгүй нэгдүгээрт. Хоёрдугаарт ингэж тулгаж асууж болохгүй сэтгүүлч нар. Жагсаалд оролцож буй гишүүд дэмжигчид нэг хүний эрх ашигын төлөө нийт намын гишүүдийн эрхийг зөрчиж байна. Энэ жагсаалын гол зорилго нь хотын дарга Суу Батбол руу чиглэсэн нийслэлийн Монгол Ардын намын хорооны хурлыг үүмүүлэх гэсэн явуулга байна. За хотын дарга Суу Батболын зурагтаа лооцсон барьсан эдгээр хүмүүс мэдээ цаанаасаа том үүрэг даалгавар авчиж явсан байгаа нь харагдаж байна. Уг нь бол Монгол Ардын нам 90 жилийн түүхтэй аливаа сонгуулийг хэрүүл тэмцэлгүй зохион байгуулчих ухамсар нь тэдэнд бий. Гэхдээ олгоо хагарч тогоондоо гихчээр дотроосоо хагаралдаан үүсгэж худал мэдээлэл тарааж байгаа нь намын нэр хүнд муу юм. За тиймээс цаашид жагсагчдыг хин нэгэнд үйлчлэхгүйгээр намын хорооны хурлыг шударга явуулахад нь хяналт тавих ёстой гэж шаардаж байгаа юм. Хотын дарга руу шийдсэн энэ чулууг Суу Батболд өөрөө ч мэдсэн тул албан ёсоор цуглаан зохион байгуулагчдыг авч уулсан байна. Цаашид өөртөө холбоотой улс төрийн дайрагт хийхгүй байхыг хүссэн байна. Мөн нийслэлийн Монгол Ардын намын хорооны хурал шударга явагдана гэдэгт найдаж байгаагаа ч хэлжээ. Тиймээс нийслэлийн Монгол Ардын намын хорооны хурал эх сарын 7-ны өдөр болно. Энэ хурал бол Монгол Ардын намын 37 дугаар баг хурал юм. Түүхэн хуралдаа хэрүүл тэмцэлгүй шударга явуулахыг нэр дэвшигчдийн зүгээс хүсэж байгаа тул шударга өрсөлдөхийг уриалж байгаа юм байна. Майд цэцэг мэдээллээ.